Бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газраас Монгол улсын засгийн газарт олгосон хөнгөлөлтөө зээлээр хэрэгжүүлж буй цахим эрүүлмийн төслийн нээлтийн ажиллагаа 1 сарын 8-ны өдөр Өмнөг аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвд боллоо. Энэхүү нээлтийн ажиллагаанд Монгол улсын шадар сайд эрүүлмийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Оюнбаатар, бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Син Хам болон Өмнөг аймгийн удирдлагууд эрүүлмийн салбарын мэргэжилтнүүд оролцлоо. Монгол улсын хэмжээнд тэр дундаа өмнгийн захирал говьнутгаас эхлүүлэн хэрэгжүүлж бугаараа нэлээд онцлог Хөдөөгийн малчны гэрээс шууд Монгол улсын төв клиник эмнэлэг дээр онцлогоо хийлгэх тэр өвчтний эрүүл мэндийн талаар авах хойшлуулшгүй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ийм болцоотой болно. Хоёрдугаарт хүн амын маань эрүүл мэнд эрт онцлогдож бид нар дандаа онцлогоо ороод тусан сулж энэ элэг цусны, ходоод гэдэсний, зүрх судасны өвчний хүндрэлүүд үүсээд байгаа учраас хүн ам маань эрүүл амьдрах, урт удаан наслах ийм болцоо нөхцөл бүрднэ. Бид өнөөдөр Япон, Солонгос, Хятад, Тайланд явхаасаа илүү Монголдо эмчлүүлэх энэ нөхцлүүдийг бид хангаж бүрдүүлж байгаа гэдгийг бас говийнхаа ард түмэнд хэлэхэд таатай байна. За энэ хүрээнд мөн дүүнчлэн хүн амын эмнэлгийн дүргэн тусламжийн машинаар Өмнөг аймаг сайн хангагдж байгаа. Цаашлаач бид энийг үргэлжлүүлнэ. Цахим эрүүлмэнд тусал нь нийт 18.9 сая Америк долларын төсөвт өртөгтэй бөгөөд тоног төхөөрөмжийн хангалт, програм хангамж болон хүний нөөцийн чадварыг сайжруулах үйл ажиллагаанд зарцуулагдах юм байна. Чадварлаг эмч мэргэжилтнүүд өндөр техник технологи өсөлснөөр энэхүү цахим эрүүлмийн төсөл бүрэн хэрэгжиж үр дүнгээ өгөх боломжтой. Түүнчлэн төсөл хөтөлбөрийн хүрээнд Өмнөг аймгийн 15 эмч, 15 сүүлэгчийг Япон, Солонгос улсад мэргэжил дэвшлүүлэх 30-45 хоногийн сургалтанд хамруулахаар боллоо.